Бид эмнэлгийнхээ 7 ажилтнаас ижил таавар таахыг хүссэн бөгөөд та ч бас тэдэнтэй хамт энэхүү хөгжилтэй тааврыг тайлахыг урьж байна. Та бэлэн үү? Нэгэн залуу маш том компанийн ажлын ярилцлаганд орохоор аавтайгаа машин дотор явж байна. Хүүгийн утас дуугарч тэр аав руугаа харахад аав нь хүүгээ утсандаа хариул гэж хэлнэ. Утсаар залгасан хүн хүүгийн ярилцлага өгөх компанийг гүйцэтгэх захирал байсан бөгөөд тэрээр хамгийн сайнаараа хичээгээрэй. Чи чаднаа хүү минь гэж хэллээ. Хүү утсаа таслаад хажуудаа байгаа аав руугаа дахин харна. Энэ боломжтой юу? Утсаар ярьсан хүн хэн байсан бэ? Йоо ямар сони. Хүү минь гэсэн гэхээр Аав. Аав нь өөрөө биш юм. Зэц. Аав нь юм болов? Аав нь. Уцаар ярьсан хүнтэй. Залуу уцаа таслаад аав руугаа хардаг. гэхдээ аав нь хажууд нь явж ийн гэхээр Өвөө нь. Хүм гэж хэлж болох уу? өвөө нь. Юу вэ? Чи одоо компанийн гүйцэтгэх захирал гэсэн. Хажууд нуцаар яриг үү? Яг өөрийнх нь төрсэн аав юм болов? Хойд аав нь юм уу? Мэдхгүй. Мэдхгүй гэж болох юм. Эд залуугийн захирлнээс. Биш үү? Төрсэн аав нь биш гэсэн те. Зөвлөлт төр компани менежер. За өстой өөр хөлбөр байна. Зүйл жолооч. За сонсъё. Ээж нь. Йоо, нэр тийм биш те. Яг тийх боломжтой юм би нэр тийм. Ээж нь. Зүг бай. Ээж нь биш үү? За таалаа. Ээж нь юм болов? Миний хүү гэсэн болохоор. Ээж нь гэсэн. Хариулт нь болохоор ээж нь. Тийм биш те. Яагаад шууд эрэгтэй хүн гэж бодсон бэ? Яагаад мэдэхгүй. Мэдгүй би тэр залуутай ингэ ярьж байгаа компани захирлаас чи эрэгтэй өнөөл шууд төсөөлсөн шүү дээ. Яагаад чи? Аав нь гэж ихсэн болохоор эрэгтэй хүн санаанд байна шүү дээ. Байр нэг логиктэй нэг толгой эргүүлэхээр асуулт юм болов уу гэж анханаас бодохгүй. Аав нөгөө нь л гэж бодчихлоо. Толгойлтойч буусан ба. Эхлээд аав нь гэж хариулсан нь болохоор уг нөгөө хажууд хамт явж байгааг юм мэдгүй. Угаасаа миний хүү гэж ярьж байгаа нь бол аав юм уу ээж нь л ах л гэж бодсон. Эмэгтэй хүн ер нь удирдах албан тушаал байх боломжтой юу? Боломжтой. Байж болно. Боломжтой шүү дээ. Бүрэн чадамжтай. Бараг илүү ч ажиллаж магадгүй шүү. Мэдээж боломжтой. Нөгөө хүүсийн ялгаа бол байхгүй гэж боддог. Удирдах албанд эмэгтэй хүн байж болно. Эсвэл эрэгтэй хүн байж болно. Ээж гэдэг бол ээж хүн бол ерөөсөө өөр хүүхдүүдтэй хамгийн сайн сайхан дээд амжилтыг хүсдэг байхгүй юу? Эмэгтэйчүүд бид удирдах албан тушаалд ажиллах боломжтой. Бүх эмэгтэй хүмүүстэй Дэжүүд эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье.